За юуны өмнө Монгол улсад шудраг ёсыг бэхжүүлэх, шудраг ёсонд итгэх, ялангуяа шүүхэд итгэх иргэдийн итгэл хөсөр унсан энэ цаг мөчид шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд хууль зүйн байнгын хорооноос дэмжлэг авч улсын хурлын чуулганд бас танилцуулагдж байгаа Инхбаатарт амжилт хүсье. Тэгэхээр бид нар байнгын хороон дээр сонсголын үеэр болон байнгын хорооны хуралдаанууд дээр ярьсан иргэдийн зүгээс бол энэ шүүхийн бие даасан байдал, хараат бус байдалд асар их эргэлзсэн ийм мэдээллүүд нийгэмд байгаа. Та шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр сонгогдсон ажилласан тохиолдолд их хурлын гишүүдийн дэмжлэгийг авч өнөөдөр сонгогдсон тохиолдолд хамгийн түрүүнд ямар бодлогын шинжтэй ажлуудыг хийх вэ? Энэ нь яагаад ач холбогдолтой вэ? Энэ талаараа та тодорхой байр сууриа илэрхийлнэ үү? Иргэдийн шүүхэд итгэх итгэл ганц л зүйл дээр тогтдог. Энэ бол шүүх өөрөө шудраг, бие даасан байх. За хоёрдугаарт түгээмэл иргэдийн дунд байдаг санс шүүмж бол хонгил гэж яригддаг. Шудраг бусын хонгил гэж яригддаг. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс шүүхэд хэрэг захиалдаг. Хин нэгнийг хэрэгтэн мэтээр хэвлэлээр соллоод араас нь түүнд тохирсон ял зэм хүртээдэг гэсэн ийм шүүмжлэл улс төрчдийн амнаас ч гэсэн удаадараа гарсаар ирсэн. Энэ байдал дээр хуульч хүний хувьд мөн шүүхийн ерхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр ажиллах гэж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ? Ийм тохиолдолд та яаж тэмцэх вэ? За энэ хоёр асуултыг асууя. За нэр дэвшигч Инхбаатар хариулъя. За та бүхний энэ өглөөний амгалан айлтгыг мэдчилж байна. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Шүүхийн ерхий зөвлөл бол иргэдийн итгэлийг даасан байх ёстой. Эрх зүйн төрийн үндсэн зорилго бол шүүхийн хараат тус байдлыг хангах замаар хүний эрх хэрэгчлөөг хангах явдал. Энэхүү асуудлыг шийдвэрлэх гол байгууллага, түүнийг харж идэг иргэдийн итгэл бол шүүхийн ерхий зөвлөлд байдаг. Ийм учраас шүүгч хараат тус байж гагцгүй хууль захирдах тэр нөхцөл болцоог хангах шүүхийн ерхий зөвлөлд очиж ажиллах юм бол энэ байдлыг бие даасан байдлыг хангах чиглэлээр хууль заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх талаар бүхий л болцоотой хүрээнд эрх хэмжээний хүрээнд ажиллах болно. За юуны өмнө хүний эрхээ хангах, хүн төвтэй байх энэ бодлогын биш баримтууд батлагдаж мөрдөгдөж байгаа. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого дээр шүүхийн хараат тус байдал хангагдаж хариуцлагатай эргэн төвтэй шүүхийн тогтолцоо төлөвшнө гэж заасан. За энэ хүрээнд мөн Монгол улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын бичиг баримт энэ 24 онд батлагдсан. За энэ хүрээнд бас 7 зорилго, 16 зорилт бүхий бодлогын бичиг баримт батлагдаж энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бас ойрын хугацаанд хийх ажлууд 10 жилээр төлөвлөгдсөн. Энэ хүрээнд бас хийх ажлууд нэлээд бий. За би мөн өөрийн хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд юуны өмнө энэ захимжуулалттай холбоотой нээлттэй ил тод байх асуудлыг очиж юун дөрөнд хэрэгжүүлэх талаар өөрийн бодолтой байгаа. Шүүхийн мөн стандарт үйлчилгээнүүдийг бий болгох, иргэд оролцогч нар тэгшэрхтэйгээр мэдээллийг авах энэ асуудал дээр түлхүү анхаарч ажиллах болно. За хоёрдугаар асуудлын хувьд улс төрчид болон бусад нөлөө бүхий этгээдүүдээс шүүхийн үйл ажиллагаанд болон шүүхийн ерхий зөвлөлд оролцох нөлөөлөх байдлууд дээр хэрхэн ажиллах талаар бас өөрийн үзэл бодлоо хэлье. Тэгэхээр шүүхийн ерхий зөвлөл нь улс төрийн нөлөө далд хяналтаас ангид байх ёстой. Энэ бол хуулиар баталгаажсан байдаг. Хэдий тийм ч гэсэн шүүхийн бие даасан байдлыг хангах суурь нөхцөл болох эрх зүйн болон эдийн засгийн баталгаагаар хангах чиглэлээр түлхүү ажиллаж энэ тал дээр бас нэлээд оролцоотой байхыг хичээн ажиллах болно. Шүүх бол аливаа хэргийг нөлөөнд татлуугаар нотлохоонд үнэлж хууль бус нөлөөл сэтгэл хөдлөл дарамт шагалд сүрдүүлэг хөндлөнгөөр оролцохоос бол үл хамаарч бие даасан байдлаар ажиллах юм үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд хичээн ажиллах болно.